Одмондөр суух тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Дэлхийн дуу хоолой нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг бизнес судлаач Бат Эрдэнэ бидэнд бэлтгэн хүргэдэг. Өнөөдрийн дугаарыг ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани болон Ханадны шинж тэмдгийг намдаагч TerraFlow Event итгэж байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одмондөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 170 хөстөлгөөний Одмондрын цоор хүрч байна. За өдөр минь батаха. Өдөр минь. За одоо ер нь бүгдээрээ л бараг интернетээр юм зараадах шүү байна. Дээр дооргүй. Тэр талаар л ярих гэж байна уу те? Тий. Ер нь ирээдүйн хаана байна? Интернет бизнес юу яагаад хийгээд ингээд хөгжөөд байгаа юм те? Тэр нь зөвхөн ковидтай бас болоод игцсэн юм уу? Яатсан те? Ер нь цаана ер нь ямар ашиг байгаа? Бизнесийн мэдээж ашиг нийтлэл байж төгтгөө багасгах те? Гэдэг утгаар. Ковид ер нь хурцсаж өгсөн үү те? Тий. Цаг тохиолдолд нь нэг төрөх акшн момент таарсан гэдэг ч л те. Илүү хурдлал өгсөн гэж. Тэгээд энийг юу гэж ярих чинь гэхээр саяны ковид цаг үе таарлаа гэдэг шиг ер нь эдийн засгийн саяны тэр нөгөө ашиг алдагдал мөнгө цанхуутай холбоотой шүү дээ тий. Тэр ийм эрэлхийл бол цаг үед л байгаа. Ашиг илүү болох гол илүү яаж л ашигыг өндөр буюу нөгөө зардлыг бага тий. Борлуулалт нь их. Зөрөө маржин хийд аль болох яаж хурд их байх вэ гэд. За ингэ явж идэл технологийн боломж нь одоо ингэ таарж байгаа. Технологийн боломж ирснээрээ энэ нь одоо нээлттэй болоод байна уу? Эсвэл энэ нөхцөл шаардлага гарч ирээд технологиг шаардаад байна уу гэдэг хоёр юм яг зааг дээр явж ийн л гэж хэлэх гээд байна. Аль нэгэн дагуулсан кэслүүдээр яг заагдан. Тэрийг цаг тайм нь яг таарж ял гэх гээд байгаа байхгүй. Тийм ээ. Би бол технологиорс улбалаад нөгөөх нь хөгжүүд байна уу гэж бодоод байгаа. Та болохоор энэ хоёр яг зэрэгцчлээ. Уулзчлаа. Тэ. Хэрэг технологи хүлээсэн бол технологиол хүлээгээд явж исэн бол ковид таарлаа гэхээр яах юм? Технологи нь арай болоог байгаа гэд итгэвчгүй байх юм уу? Эсвэл одоо ийм шаардлага хинч гарч чадахгүй байхад хүргэлтийн үйлчлэг хэрэгтэй гэдэг технологи хөгжүүлэх хэрэгтэй юм уу? Дромоор нь хөгжүүлэх хэрэгтэй юм уу гэдэг чинь хоёр талаас уулзчлаа гэдэг энийг хэлээд байгаа юм би. Тийм ээ. За тэгээд ер нь бол дээр үед болохоор өмнө нь болохоор дээр үсээд ах яах. Өмнө нь болохоор ямар нэгэн бараа бид бас мөнгө төлдөг байсан. Тэ. Тэгээ барааны нөгөө чанарын асуудал янз бүр байжээ. Одоо гадаад байхгүй гэдэг шиг тэ ингээд нэг тийм ховрын зүйлийг олж авдаг гэсэн бол одоо нийтлэхээр дэлхийг глобалчлагдчихлаар ер нь барааны чанар нь учиргүй тийм ялгаатай биш болсон. За эртээ түрүүчээс барьжсэн шүү дээ. Брендийн ялгаа байгаад байгаа болохоос биш. Одоо жишээлбэл яг Apple, Samsung хоёр камераараа бүр гайх хэмжээний нөх өөр мөр бол биш. Ялгааг бол пикселтэй, ялгааг бол хурдан байна. Тэ одоо яадын камер нь баг цагаатлах юм бол яагаад заавал 3 камер байгаа даа гэдэг шиг технологиуд ингээд тэрхүү адилхан болсон. Яг энэтэй адилхан хувцсны чанар инээдэр адилхан болчиход байгаа байхгүй. Өмнө нь бол гадаад одоо социализм үед баруунаас ирсэн хүмүүсийн хувцсныг өөр мөр маягтай байдаг гэсэн шүү дээ. Гайх марч юм шиг. Вау, барууныхын юм хүмүүс чинь гэдэг шиг те. Одоо бол тэр Европ хүн байна уу? Хар эрстэн байна уу? Шар эрстэн байна уу? Тэ эрэгтэй эмэгтэйгаас үл шалтгаалan нэг цамц өмд джинсэн дээр нэг ялгаа, чанарын ялгаа гайхаад байх хэмжээнд байхгүй те. Вьетнамаас джинс авна уу? Америкаас джинс авна уу? Тийм огцом ялгаа байхгүй болсон. Одоо ч нэг копи хуулбарууд нь оригиналаас чанартай байгаа нэг аюултай тулгараад байгаа гэдэг шүү. Тэр нөгөө оригинал болон хуулбарлсан хоёр нь хүртэл хоорондын ялгааг болчиход байна шүү дээ. Ингээд энийг юу хэлэх гэж гүйл нэг тийм стандарт ч юм уу критерий тогтчиход байна шүү дээ. Талх нэг юм л байх хэвээр. Цамц нэг юм л байх хэвээр. Гэдэг нэг хүлийн зөвшөөрөгдсөн нэг стандарт дор хаяж ингээд минимум стандартаа тогтоочлоо шүү дээ. Тийм ээ. Ханцуугүй уранхаа нөгөө цагаан сарын хувцс гэдэг шиг байха болцсон. Одоо цагаан сараа нэг өмс өглөх дээр үех шиг тал амсч гэдэг юм баг байха болцсон тий. Тэгэхээр ерөнхийдөө бол ингээд доод стандарт бол тогтчихжээ. За тэгвэл амьдрал дээр яадаг вэ гэхээр ихэнх хүний мөнгө зарж байгаа юм яг энэ үндсэн хэрэгцээг хангаад байгаа байхгүй юу? Өдөр болгон биднээс гинт гайхмаар юм идэт байхаа гайхмаар юм өмсөд байхгүй шүү дээ. Нөгөө илүү яг өөртөө бие дассан авч сурсан юм авдаг. За энэ тохиолдолд би тэрний чанарыг шалгаад чамайг дагуулж очиж үзүүлээд байх шаардлагатай. Энэ үгээ хатар талах юм уу гэж чамайг байнга дагуулад байх шаардлагатай юу. Энэний аягүй тод монголчуудтай ойрхон жишээ бол бидэд гар утсыг смартфоныг орж ирж яхад TED дээр яагаад ч юм нэг юм өөрөөс нь илүү жоохон технологи мэддэг те
хүнийг дагуулж явж байгаад утас ахуулдаг байсан саяхан шүү. Одоо бол зарим хүмүүс мэдэхгүй байж магадгүй. Нэг 2000 оны ихэр бол нэг гар утас сайн мэддэг хүнэл нэг дагуулж явдаг шүү дээ. Нэг компьютер оролддог ч юм хамаатныхаа те би нэг гар утас авах гэсэн юм аа. Одоо очиод шалгаад өгөөч. Өөрөө шалгаж мэдэхгүй. Одоо ч тийм зөндөл байгаа. Тийм үү. За би уул нь одоо биш болсон гэж хэлэх гээд шүү дээ. Уг нь. Одоо тийм байгаа юм. Манайд бол байна. Хойлоо ч юм бол зөвхөн Монголыг ярихгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ юуг харуул юу гэж хэлэх гээд юм гэхээр тэр нөгөө бүтээгдэхүүнээ мэдээд бүтээгдэхүүнээ үнэлээд энэ ийм байх хэрэгтэй гэдгийг хэрэглээний явцад хүмүүс ингээд тогтчихж байгаа байхгүй. Тийм. Ус яах гэж авж байгаа гэвэл хүн ууж байгаа учраас гэж хэлдэг шүү дээ. Би ам цангасан учраас ууж байгаа учраас өөрийнхөө хэрэгцээг мэдээд хүмүүс бараа худалдаж авах нь худалдаж авдаг болжээ. Тэр ус л бол ус. Тий. Заавал очиод энэ ус байна гэдэг шаардлага байхгүй. Байхгүй. Тэр ус мөн үү гэж хүнээр шалгуулад байхгүй. Итгэхгүй биш. Интернетээр зураг харлаа. Одоо нэг рекламаар интернетээр хардаг тавад бараануудаа тусдаа төсөөлөөрэй. Харлаа энэ яг мөн үү? Энэ хэмжээ нь ямар юм бол гэж асуудгүй үстэй. Нэг лаацтай ундаа гарлаа. Кола гарлаа. Шууд төсөөлөгдөнө. Тэрээс энийг би одоо захиалцсан чинь кола биш фанта ирчих үедээ энэ гэж эргэлзэх байхгүй болчихж байгаа зү тэ. За яг энэ цаг үеийн тохирчод байгаа. За тэгвэл бараа чухал биш харин тэр хизээ ирэх вэ надад гэдэг нь л аяг чухал болж байгаа. За хүргэлтийн хоол байна. Биднээс юун дээр санаа зовдөг вэ? Хамгийн эхлээд юу боддог вэ? Тийм шүү дээ. Хурдан ирэх юм бол гэдэг шүү. Хурдан ирэх юм уу? Шөнө бол болчихгүй байгаа да гэдгээл асуухаас биш наа дахиач яг дахиа мөн үү гэж асуудаггүй байхгүй те. Хуушурч яг хуушур мөн үү? Чи дотор нь маха бага хийсэн юм биш үү гэж юу хинч захиалахгүй. Хоолоо харлаа энэ тэдэн хуушур ирэх юм байна махан цуглуулга ирэх юм байна ч гэдэг юм уу те. Ийм салаат ирэх юм байна. Тэгвэл хизээ ирэх вэ? Захиалга хэрэг байна. Асуу. За ингэхлээр юг одоо орчин үед хэрэгтэй болсон гэхэлэр нөгөө хөдөлгөөн нөгөө цаг хугацаа их чухал болжээ. Бараа чухал гэхдээ эренбэрээ ууцах юм бол илүү тэрэн чухал боллоо. Энийг нөгөө movement нөгөө барааны шилжих хөдөлгөөн асар урт чухал болж байна. Надад чухал байгаа юм биш. Нөгөө зарж байгаа хүндээ бас чухал байхгүй. Барааныхын чанар модчихгүй. Бараа нь алга болчихгүй. Бараа нь замдаа хөрөөд нөгөө худалдаа авахчдаа сэтгэл дундуур болгочихгүй. Тийм ээ. За шилэн бараа бол хагарчихгүй. Хөлдөчихгүй те. За ингээл хоёр талдаа энэ аюулгүй нэг газраас нөгөө цэгт хурдан аваачих гэдэг зүйл ердөөсөө асар чухал одоо болцсон явж байгаа. За энэний хойноос хөөцөлтөд чухал гэдгийг мэдээд тал талд инновац хөгжүүлэлт шинжилэл хийгдээд явсны үр дүнд энэ интернет худалдаа гэдэг нэм чинь оршин тогтнох үндэс нь эндээс бий болчихж байгаа байхгүй. Тэгээ энэ саяны зүйлс хангагдаагүй бол интернетээр хичнээн хямдхан хичнээн гой зураг тавиад би нэг өнөөдөр нэг түргэн хоол захиалсан чинь 27 хоногийн дараа ирж ивэл бүр ямар ч утгагүй байхгүй. Ямар ч утгагүй хичнээн хямдхан байгаад баг үнэгүй байсан ч утгагүй. Тэ тэгэхээр тэр барааных нь үн бараа хоёр нь гэхэслүүтэйгээр одоо түүний хөдөлгөөн үнэтэй болсон цаг болжээ. Тийм ээ. За энийг тэгвэл үнэтэй гэдэг байгаа зүр үнэтэй гэдэг байгаа гэсэн нэг харьцуулаад үзэж байгаа юм байна. За жишээлбэл нэг $50 гэж $50 готл байлаа гэж үзье. За материал нь хэсэг орно. Тодорхой байхгүй юу? Тэр чивтрийн хаана байгаа хязгаар захиалсан шалтгаал тэр материалын үнэ өөрчлөгдөхгүй байхгүй юу? Тодорхой. Дараад нь үйлдвэрлэлийн өртөг. Тодорхой байхгүй хэн захиалах гэж байгаа шалтгаалаад миний оёдлын утас өөрөөр өдчихгүй л байхгүй юу? Ялангуяа үйлдвэрлэлийн нөгөө массаар үйлдвэрлэж яхад тодорхой. За дизайн нэг дизайн гаргаад тэр дизайнаар нэг гутал үйлдвэрлэж болно 50,000-ыг үйлдвэрлэж болно. Тодорхой. За эднүсийн нийт өртөг нэг 30-40 байгаа байхгүй. Та $50 чинь нийлээд. Тэгвэл үлдсэн баг $30 нь $20 гэж бодох юм бол үлдсэн $30 нь юу гэвэл тэрийг хадгална. Тээвэрлэн лангуун дээр тавина. Хүнд зарагдтал тэр чинь нөгөө мөнгөний үнцнэрээ үнэн өөрчлөгдөөл явж байгаа. Хэрэг тэр бизнесийг зээлэр хийж байгаа бол тэр гутал чинь лангуун дээр байгаа өдөр цаг минутаар зээлийн хүчин тооцогдож байгаа л гэсэн үг. Өртгөн өсөж байгаа гэсэн үг байхгүй. Тэрийг шингээгээд $30 чинь шингээж явсаар агаад явж байгаа те. Зарим нь иргэнхүүтэй зарагдчихна. Зарим нь айгууд нь дунджаар 60% нь саяны хадгалалт логистикийн зардал байх нэ. Санхүүгийн зардал байна. За тэгвэл одоо саяны эндээс ойлгомжтой бараа нь үнэтэй биш болчихжээ. Хадгалах, хүргэх процесс буюу аливаа зүйлийн хөдөлгөөн чухал юм болвол энийг юу гэд нэрлэдэг гэхээр нөгөө логистик гэдэг. Манайх логистик гэхдээ
тодруулаад хэлээ нөгөө саяны агуулга явж байгаа нэг машин байлаа гэхэл машин тий очиод хэрэглэгчдээр хурж байгаа нэг уулзж байгаа цикл лангуу гэдэг ярьдаг шүү дээ тий. Энэ лангууны өртөг тэрийг нийлүүлээд логистик борлуулалт sales. Яг нь sales дээр лангуу хүртэлхийг бас логистик гэж авч үзэж болно. Алийг энэ чейнуудын алийг нь хэн агуулж байгаагаас шалтгаалаад нөгөө хэл хязгаар нь арай ондоо тий хаана очиж тогсож байгаа. Тэгвэл энэ логистикийн хамгийн түгэл боддог бодлого нь буюу би одоо хоёулаа логистик гэдэг нэг юм болчлаа гэх юм бол битүүрийн хамгийн том бодох таск юу вэ гэхээр хамгийн хурдан, хамгийн хямдар, хамгийн ойрын зайд яаж хүрэх вэ? Тэ. А боддоор одоо чи өтер ингээд идеалаар авахад би чамд энийг юм авахын тулд шууд ингээд өгчнө. Тийм үү? А гэтэл амьдрал дээр хот дотор яаж өгдөг вэ гэхээр ингэж өгч чаддаггүй байхгүй юу? Ингэж яваад гараа ингээд тэ ингэж энэ башингийн болно болоод ингээ өгнө шүү дээ тэ. Бод бодлоос хэцүү болчихж байгааз яг энэ хүргэлт болвол. За тэгэхээр нэгдүгürt энд байгаа. За дээр нь сүрэн ярьлаа агуулхлаад үйлдвэрлээд агуулхлаад юу яагаад хүргэж өгөөд ингээд тээвэрлээд тэгээ лангуун дээр очлоо. Дээр нь лангуу гэхлээр дэлгүүр. За дэлгүүр гэж бодчих лангуу. Дэлгүүр бол хүнд зориулсан тийм уулзах газар. Тийм ээ. Хөдөлтөгч, хэрэглэгч хоёр уулзаад нэг нэгийгээ одоо ингээд нэгэндээ ятгаад нэг юм зарж байгаа юм газар байгааз. Энэ хоёр хүнд зориулагдсан. Хүнд зориулагдсан чинь хүн тэр бараагаа харах хэрэгтэй. Гэрэл түлэх байх хэрэгтэй. Нэг гой чимэглэлээр тавиул, гой тавиур мавир яадгийн те нэг тийм хэрэгтэй. Мэдээж чи тэр хоорондоо лифтэнд орж байгаа юм шиг уулздаг дэлгүүр гэж байхгүй. Зай талбай те халаалт. За худалдагч. За тэгэл одоо бусад касс юм уу те. Өчнөө юм нэг яг тэр барааг зарахын тулд нөгөө юун сүртэй ингэдэг шиг юм болж байгаа. Нэг гутал зарахын тулд юун олон юм дагалддаг ингэдэг шиг те. За тэгвэл энийг хэмжээгээр наваад үзэхэд гэдэм л да. Нэг 1000 м квадрат дэлгүүрт бараа 10-аас 20% л эзэлт юм байна. А тийм үү. Тэгэхээр 90-ээс 80-аас 90% нь сул зай байхгүй юу? Нэрээ тийм байна. Сул зай. За энэ сул зайд түрээслүүлэгч юу гэж бодох вэ? Танаахын сул зайных чи мөнгөийг авахгүй яг гутал тавьсан сантиметр квадратаар нь мах түрээсээ авдаггүй шүү дээ. Тий. Гэрэл бараан дээр тусдгүй хинч харахгүй байгаа тэр булан руу тусдгараал тусна. Ингээр нэг ийм нэг юмны төлөө айгүй их 90% илүү зардал гараад байгаа юм шиг логик тулж гинүү те. Тэгэхээр энэ хүний мэдрэхүй зориулаад байгаа юм чинь гой тавлаг дарчинд орчлоо. За гутлаа өмсөх боллоо. Босоогоороо зогсож өмсөж болохгүй шүү дээ. Тэр чинь нэг суудаг сандал хэрэгтэй болно. Тэр сандал өстой хамгийн амтхан сандал байсан чинь мөнгө л гарч байгаа тийм үү. Гэх мэтэр хамгийн юунийг болохоор логистикийн бизнесийн хөндлөнгөөс дэлгүүрийг харахтаа ямар тэнэг агуулах байл гэж харж байгаа гэсэн үг. Тэгвэл би өөрөө хоёулаа өөрсдөө логистикийн талынхан гээд эрэг талынхан гээд бодчих юм бол энэ хэрэглэгчид зориулаад байгаа юм байна. Дулмаа гэж хэрэглэгчл зориулаад ийм орчин бүрдүүлээд байгаа юм бол дулмаа хэрэглэгч гэртээ сууж ивэл яах вэ? Тэгээ дэлгүүрт оруулж ирэхгүй болох ч яах вэ? Хоёул өдөр агуулга дэмий сул зай гэрлээс хэрэггүй болчихж байгаа байхгүй. Тэгмээс гоёлох хэрэггүй. Нөгөө одоо зарим том агуулгах юм удаа унтч дээвэр мэвэргүй те. Тэр ханаа гоё мебель байх ямар ч албагүй болчихж байгаа шүү дээ те. За ингээ бүх зарлуудаа тэгвэл хасчихъя. Идеалаар хасаад үтсэн чинь хав аранхуу 20 градус тата температур байх албагүй. Хүний гар хүрэх хэмжээнд намхан байх албагүй. Таазандаа тулцсан те. Хүн тэрийг барьж үзэх албагүй. Хаана юу байгааг нь мэдэх албагүй. Шошиглох албагүй. Үн наах албагүй. Нэг ийм идеал ертөнц гадарч байгаа байхгүй. Тэр нь юу вэ? Одоогийн цахим бизнесүүдийн Alibaba энтрийн гол нууц нь тэрнтэй. Хаваранхуу робот явж идэг. Роботууд яг трактороор явж байгаа учраас хоорондоо зөрөөд хүн бие нэгэ хөндлөж мөндлээд ах юм ба. Яг хоорондоо миллиметрын зайтаач үзэж болно. За яавал яаж хийнэ? Тийм ээ. Тэгээ хамгийн дээдлийн таасан дээр өртсөн байгаа амиг робот харах албагүй. Өөрөө тэнд тим кодын ID-тэй бараа байгаа гэдэг мэдж байгаа учраас очил тэрийг аваад ирнэ. Тийм багаз. Тэгэхээр ийм их зардал ихтэй дэлгүүр хэрэггүй ерөөсө агуулах юм биш үү? Агуулах чинь хамгийн чухал юм биш үү? Гэдэг ихний томьёо гадарч байгаа. Маш бага занд акад гэжсэн шүү дээ. Машин зөрөгтэй хамгийн бага байсан учраас зардлаа юмдсан. Яг энэ агуулах гэдэг чинь өөрөө тийм хүнд зориулагдаагүй зүйл юм байна. Бараанд л зориулагдсан зүйл юм байна. Тэгвэл бид хэд бараагаа яах вэ талаар бодъё. А тэр хүнээ маяглаад байгаа хүний маяглах гэж биш шүү. Одоо нөгөө хүн хүний хүсэл ондоо
хязгааргүй хүслийг давж чадахгүй хүн болгон таалагдж чадахгүйгаас биш тэр хүмүүс бүгд өөрийнхөө байгуулсан өөрийнхөө гэрт хамгийн дуртай комфорт зондоо суужиг. Зөв тэнд нь авч төгч. Биднээс тэр олон хүмүүсийн бүгдэнд нь таалагдах супер дэлгүүр байгуулах гэдэг. Анхаарал логикийн алдаатай юм бол энд тийм дэлгүүр байгуулахаа болчихоо л гэдэг. Тийм ээ. За ингээд бодглохлоор дэлгүүрт нөгөө нэг 10-аас 20% байсан болвол энэ нь буцаад бүр 90-95% бараа чигжиж байгаа байхгүй бүр чигжиж байгаа. Үлдсэн 5% нь нарийнхаа нэг юм цагаан зураасаар явдаг. Дээш доош нь ингэсэн фото роботлж байгаа. Бүр хүн тэр бүр алхахгүй. Доторх ажилтан ч алхахгүй. Алхах боломжгүй. Тэ? Ингээ 10 дахин их. Одоо агуулгахаа 10 дахин багасна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Гэтэ бараан дотор яг хэвэндээ байгаад байгаа гэвэл ямар ашигтай болох вэ те? Төрөөс нь 10 дахин багасч. 10 дахин багасч гэсэн үг те. Тэгээ тэр мөнгөөр эсвэл 10 дахин том заал авч чадна гэсэн утгатай ч юм уу те эсрэгээрээ. Тэ. За il ивент итгэгчид танилцуулаад. За тэгээ. Тэгээд үргэлжлэе. За ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани өнөөдрийн дугаарыг ивент итгэж байна. За энэ компани нь эрчим хүчний салбарт үйл ажиллагаагаа явуулдаг. Нарны эрчим хүчний системээр дамжуулаад айл өрх аж ахуйн нэгжүүдэд бие даасан эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг мэрэгжлийн хамт олон байгаа. За MMS компани цахилгаан эрчим хүч болон уул уурхайн салбарт үр ашигтай дэвшилтэд технологид суурилсан бүтээгдэхүүн болон шийдлүүдийг санал болгож байгаа. За эрчим хүчний оновчтой цогц шийдлийг MMS-аас сонгох боломжтой юм байна. За баярлалаа. Манай ер нь байнгын ивент итгэж байгаа гоё компани байгаа нэг. Дэлхийг харилсан, дэлхийр өгж хэлсэн тийм үү. За үргэлжлэе. За тэгээ. За энэ дээр одоо нэг түрүүний хоёулын маргадсан технологи гараад ирэнгүүт энэ технологиг юунд ашиглах вэ гэдэг биш. Одоо энэ агуулга дотор тэр нөгөө явж байгаа робот чинь маш ухаалаг. Хаана юу байгаагаа ч мэддэг. Одоо сантиметрийн зөрөө, миллиметрийн зөрөөгүйгээр бараг авахгүй бол тэр чинь ганхаад унчих ч юм уу те. Яг тэнцүү ингэж авах хэрэгтэй шүү дээ. Жоох ингэсийгээд хүн шиг барай авч болохгүй. Хальтраа унахтаа гिचгүй шүү дээ, тэ. Гэх мэт ингээ хөгжил явсаар байгаад нэг ийм авчирдаг нэг ийм ганц ийм одоо юу гэдэг гар байсан бол одоо робот байх юм байна. Тэ. Робот байх хэрэгтэй юм байна. За роботын хөгжлийг бүр ингээ нөгөө хэрэгцээ шаардлага нь технологи буцаагаад эрэл хийлж эхэлж байгаа байхгүй. Роботын хөгжил хэрэгтэй юм байна гэдэг. За энэтэй адилхан жишээ байдаг шүү дээ. Одоо нөө дроны хэрэгцээ гарцсан гэдэг чинь тий. Түгжирлийг яаж чийдэх гээд болохгүй юм байна. Ерөөс дээгүр нисчил явахгүй да тий. Гэдэг шиг эн чинь өөрөө гарч яадаг болохоос гинт нөгөө нэг дроны хэрэгцээ дрон хөгжиж байгангууд за дронд зориулсан нөгөө гэр гэртээ суудаг өвчин зарлыг биш байгаа зү тий. Тэгэхээр хэрэгцээ шаардлага технологиод худаад байгаа шүү гэдэг нь ингэ тайлбарлагдах гэдэг нөгөө талаасаа. Гэхдээ огт мэдхгүй одоо нэг 100 жилийн өмнө бас пандемик болсон бол гинт дрон гарцсан гэж бас хэлж болохгүй. Тэгэхээр энэ уул зүрийн цаг шүү. Уул зүрийн одоо яг тайминг байна. Энэ таймингаа би юу гэж сүлд нийлэх гэдэг нь гэвэл альва бизнес тийм тайминг гэж бас байна шүү. Хүлээгээ суудгүй шүү монголчуудаа л гэдгийг хэлэх гэж байгаа тийм ээ. Тэр лөө очилох гэдэг байгаа. За ингэхлээр өмнө нь бүр ингээд change mind явагдаж байгаа. Одоо нэг соёл одоо юу гэх юм? Бүр ингээд юу өөрчлөгдөж байгаа гэсэн үг байхгүй. Зүгээр нэг агуулгын хэмжээ жижигсэн тухай яриаг юм байна. Эн чинь өөрөө бүр дайрагшин буюу хөдөлгөөнийх нь чиглэлийн сольж байгаа юм байна. Өмнө нь хүн хүссэн бараан дээр өөрөө очиж авдаг байсан бол хүн дээр одоо та хэд маань харж байгаа шүү дээ. Хүсээгүй багт л ингээд битүү ингээд бараа ингээд буудаад байгаа үстэй над руу. Хүний хүсэл хязгааргүй дээр нь тоглоод байгаа ч юм уу. Ямар яаж ч байсан нэг юм авахлах гэдэг байгаа зү тэ. Хүн дээр бараа ирчээд байгаа байхгүй хаалгаж тогшоод байгаа. Хаалгаж тогшоод байгаа. За энэ дээр үүссэн компани ч нөө Тему энтер аваад ирж шүү дээ. Тэртээ дөрвийн хүмүүс юм хүсгэн тодорхой юм байна. Юу ч чамаг хэдэн саяар гаргаад ирчих. Сая бараас нэгэн таалагчл таараа байхгүй тий. Тий. Аль нэг хэрэгцээ үсчил таараа. Хүсээгүй байсан юм хүссэн. Өдөөгөөд нь шүү дээ. Тий. Би энийг хүсчихсэн нь мэдээгүй юм байна гэд. Тий. Тэгээд тэрийг авчаад байгаа байхгүй. Тий. Тий. Тэгэхээр хүн дэлгүүр хэсгийг хүлээгээд хизээ тэр нөгөө дэлгүүр хэсэг шунал нь хөдлөөд онгод нь ороод хизээ яг тэр үед онгод нь орсон үед нь цалин буу таарад яг авах агш нь гээд агуулах бэлтжээл нэг худалдаг самар цөмөө сууж байхаа оронд үгүй болчихил дээ байхгүй. Тийм ээ. За ингэхлээр түрүүний чиний асуусан захин модалдаа юу хэр настай юм бэ гэхлээр ийм зардалтай бол уламжлалт лангуун дэлгүүрүүдтэй ийм зардлаар өрсөлдөхөрч одоо аргагүй л энэ нөгөө фэйсбүүкээр яваад байгаа захин нөхдүүд ч илүү ашиг олж байгаа тодорхой болчихж байгаа байхгүй. За илүү ашиг болохоор яг хүн бараага хуурамч явуулчаад нэг удаагийн ловер хийчихэд салъя гэж бодохгүй шүү дээ. За бараага хятадаас ч байна уу, хил дамнуулаад ч байна уу, төв дамнуулаад ч байна уу. Тэр
цаад нийлүүлэгч нь өөртөө хариуцлагатай байхаас өрөх болчих жоох. Ийм гоё бизнес болж авчаад тэрэнд нь бүр хүн мөнгө төлчөөд байхад тэрийг гомдоогоод явуулчих гэдэг ямар ч юм байхгүй болчих жоох байхгүй. Тэгэхээр энийг ингээ бүр ингээ нөгөө юу шиг хар салхины хой салхи гэдэг шиг энэ интернет цахим худалдаа бол ингээ бүр ингээ цаашаа тэр жигтэй бүр ингээ явчлаа. Энэтэй өрсөлдөд байх юм байхгүй бүр шуургалаад игдчихжээ. Хэнийг нэг хаач чадхааргүй юм байна. Тийм ээ. За ингээд дээр нь болохоор нөгөө одоо хүмүүс чинь тэр үед ярьдаг байсан та хөдөлбөл хөлс гэж яриад байгаа шүү дээ. Тийм. Одоо энэ утга энэ дээр гарч ирж байгаа. Над руу алхаагүй. Чи надад хөдөлмөр зараагүй. Тэ? Би чамд ааж төгцөн. Чиглэл нь өөрчлөгдсөн шүү. Чи над дээр зориод ирсэн давуу султаал байгаа. Чи над дээр зориод ингээд ирсэн нэг агш нэг тооцоолоод үзээрэй. Чи надад дээр зориод ирсэн үед бараач нэг жоохон өөрчлөгдлөө. Нэг 10-20% өөрчлөгдлөө. Чиний хүсэмжээс. Чи одоо нэгэнд ирсэн юм ч одоо авахгүй боцолтой нь шүү дээ. Тавьж байгааз. Статистик тоонд юм бол энэ бараа талагдаа зарагдсан гэдэг тоологдчихж байгаа байхгүй. 20% алдааг тооцохгүй гэсэн үг. Болцсон юм шиг. Бүх юм сайхан байлгаад байгаа юм шиг. Гэтэл одоо бол та хэд маань өөрөө хөдлөөгүй сэтгэл тавиагүй байх чинь нэг бараа очсон. Хэвээ 1% жоохон өөрчлөлт гараад боцноос чинь жоохон гялгар утан муухай ахтлээ гэлтэй. Инглээр юг харуулж ингээл дахиад нөгөө чанарын асуудлыг чинь нөгөө хоёулаа ярьж байгаа. Интернет бараа чанаргүй юу гэдгийг хариулт нөгөө эсрэг аргументууд тавиад шүү дээ. Илүү чанарчхаас барахгүй болж байгаа. Тэр байтугай хөргөж өгж байгаа UB кабин жолооч хүртэл айгүй илдэг болсон байна тийм. Бараагаа буцаачих юм бол тэрэнд нөгөө хөргөж өгсөн зардал байхгүй болчих байгаа байхгүй. За энэ талаар ярина нөгөө юу гэж хамгийн сүүлийн last mile процесс гэж тийм. За тэгэхээр дөрөвнээс ярьлаа гэрэл хөгжим нөгөө элви шиг баахан тансаг мансаг юм бол байхгүй. Хүний цалин байхгүй. Ядрахгүй 24 цагаар явна. Өглөө 8-аас онгоох шаардлагагүй тий угаасаа онгорхой. Харанхууд ажилдаг. Хамгийн их зардал чинь энергийн зардал шүү дээ тий. Дулаан мулаан тэн маань ямар ч хараагүй. Энийг dark warehouse нөгөө бизнесд нэрлэдэг. Харанхуу агуулга. Харанхуй бас хүүтэн гэж яриад байгаа. Тэнд чинь хүүтэн гэдэг нэг температурын хүүтэн биш шүү. Юу нэг тийм хүн байхгүй хүүтэн олчин гэсэн утгатай шүү дээ. За тэгтээ энэ дээр за агуулга нь ингээд айгүй болчлоо. Одоо чам дээр очих гэж айлын хаалган дээр очих гэж байгаа нөгөө last mile хамгийн хүнд. За энэ дээр одоо толгой өвдөж эхэлж байгаа. Нэг юм болсон чинь дахиад нэг асуудал дагууллаа гэдэг шиг. Өмнө чи хуржээд авч хахад манай бараг аваа явсны дараа хаалга хаагдал бол тэрийг унгаагаа дасах масах эрсдэл чинь чамд байсан байхгүй. Тийм ээ. Шилтээ унгаа таглах марожингаа долоох гэж байгаа унгаах манах бол чиний асуудал байсан. Гэтэл одоо миний асуудал болчихж байгаа байхгүй. Тэр марожин гэстэ жоохон ч хайлуулчихгүй тусаачихгүй чамдаар авчих гэстэ хаалгаар чинь гисгэхгүй авчих үргэлт болчихж байгаа байхгүй. Яг тэрэн дээр нь эсрэгээр хотчж байгаа нь манай хотынх нь л ганцаараа ингээд нөгөө юу болоод байгаа биш. Үлээ. Ингээд бүгдрээд байгаа биш. Ер нь хотчих чинь дэлхийн хэл тиймэр болж л байгаа байхгүй. Нэг тал руугаа шавж амьдрах нь ойлгомжтой болж шít. Тэгэхээр тэр хэцүү төгсрлийг яаж шийдэх вэ? Тэ. За тэгэнгүүт энэ дээр хамгийн их нөгөө өрсөлдөөн болонгууд энэ дээр орж байгаа судалгаа инээдрэ чинь бүгдээрээ эргээгээд буцаагаад хөргөлтийн зардлыг чамаас надад зовлонгийг авсан боловч нөгөө өртгөж өсгдөг зардал нь ялгааг өсөж байгаа. Дрон хөгжүүлж гин, робот хөгжүүлж гин, AI-аар тооцоолж гин гэдэг. За энэ дээр AI дагуулгадаад орж байгааз бидэд яаж ч утсан одоо бидэд ингэ боддог штэ. Такси барингуудаа Google Map хараад энэ зам дээр юм байна. Тэрнээс арай 7 м илүү юм байна. Гэснээр зарим нь болохоор бүр нууц зам гаргаал те. Энэ баримтанд руу орчие. Гэл явдаг штэ. За энийг өдөр болгон бодоод байна штэ. Нэг юм хэв маяг байгаад штэ те. Хүн болгон ингэж бодоод байна штэ. Тэгээ эн чинь нэг юм хүн болгон бодоод тахлаа нэг юм хэв маяг загвар үсэж байгаа. За энэ загвараар нь одоо нөгөө алгоритм аччихгүйт нөгөө AI чинь яг энэ үед ингэдэг. Өглөө энэ хүн уцаа харж л таараа гэдэг шиг те. Нэг юм тогтцсон хэм маяг чинь логин үгүй юу лээ юуг нь олоод хэм маяг нь олоод тавьчихаар одоо тракторуудыг AI гаргадаг болчихж байгаа чинь аахгүй. Тэгэхээр AI ухаантайтай биш. Бидний үйлдэлсэн үйлдэлүүдээс харж агаад хамгийн их давтагдаад байгаа хамгийн боломж төвлөрийг цаг хугацаа болон давталтын тоотой харьцуулаад гаргаад ирж байгаа. Тэгэхээр AI биднээс илүү бодоод байгаа юм биш шүү. Бидэд аль хэзээ ботцсон байхгүй. Ботцсон үйлдэлийг нөгөө
user experience-ийг түүж хагаад хамгийн success болсон experience нь бидэнд хариу болгож босож гаргаж ирээд байгаа. Бид өөрсдөө тэрийг санахгүй л байгаа болохоос чадахгүй чадна, өмнө хийвэл хийцэн юм зүйл. За тэгэхээр эндээс бас яриад байгаа нь бидэд хэрэгцээндээ энэ төлсүүдийг, технологийн төлсүүдийг авч ашигладаг байх нэ. Гэдэг үг хэлэх гээд. Одоо ийм болоод хахад биднээс хооронд нөгөө төмс байцаа ловон маха холиод хоол хийлээ гэдэг шиг дангаараа байгаа юм гайхан бишрлээ одоо гайхан биширж болж шít одоо болол одоо бушуухан хоолоо хийя гэдэг шиг монголчууд одоо яг энэ тайминг ирчээд байгаа энэ цагт энэ логистикийн бизнесийг бүр хөгжүүлчихье. Нэг фэйсбүүкийн нэг зар тавьдаг хэмжээнд нь байлгамааргүй байна. Яг гэвэл энэ таймж дахиад дуусчихна. Нүүрсний тайминг дууслаа гэдэг шиг. Зэсийн тайминг үн өсөө дуслаа гэдэг шиг те. Инглээр одоо бол маа девелоперууд ч юм уу ямхад тэр хүргэлтийн стриминг AI гэдэг юм дээр байхад бол дэлхийд даяараа энэ өөрөө эрэлт болоод байгаа юм байна те. Хамгийн богино цаг хугацааны хувьд хаана гаргачих юм. За жишээлбэл ингэдэг шүү дээ. Яарамгийг айгүй бүглэрдэг гэдэг шүү дээ. Гэтэл олон дахин явж байгаа яг яарамгийн хүмүүс бүглэрж нөхлөр үгүй гэдэг шүү дээ. Яасан гэсэн тэр хүмүүс ирээд туршлагатай заавал 8 цагт гарахгүй нэг 10 минут жоо өмнө эсвэл 30 минут хаана гарчихад ерөөс бүглэргүй гэдэг шүү дээ. Тэр энийг чинь бидэд мэдээд байна шүү дээ. Тэ. Тэгвэл тэр логистик системд энийг л ашиглаж та энэ туршлагын user experience-ийг л ашиглаж л таахгүй тэ. За тэгэхээр одоо бид эдийн гайхаад бишрээд байгаа Amazon байт юм уу, Alibaba байт юм уу те одоо юу лээ нөгөө захим том платформуд чинь. Энийд болохоор бид эдийн захим гэдэг харагдаад байгаа энэ веб хийгээд байгаа чинь веб дээр ч юм уу аппликейшн дээр байгаа чинь бол зөвхөн тэр нэг юм нөгөө фронт энд нөгөө юу лээ тэр хоорондоо харилцах нэг юм болохоос биш цаана нь ийм олон технологи одоо Alibaba үнэн айхтар хамгийн юмда тулцсан байгаа биш ээ. Энд дөнгөж эхэлж байна. Нөгөө гадны технологи гэхлээр ализий явцсан манайх хоцрогдоод байгаа биш. Бүх юм нь одоо яг бүр шин тутам байна. Өнөөдөр чи эхлэхдээ ерөөс анхдагч болцохоор хэмжээний ийм тайминтай байна гэж бодоод хөтөлбөл хоцорсон гэж сууснаа дээр байхгүй тий. Тэгээд хэн энийг хурдан гаргаж ийн тэр нь ялах юм байна. Тийм багаз. Америкт нисээд эхэлсэн үү тий. Эхэлж л байна. Гэтэ энэ ойр robotics чинь Америк биш болчиход байна шүү дээ. Хятад болчиход дрон моронороо өөр болчиход байна. Америкч одоо дрон робот дээр хоцорчод юм шүү. Тэгсэн баг. Тэгэхээр одоо энэ дээр юу гэж гарч ирэх вэ? Саяны last mile нөгөө нөхцөл шаардлагагүй юу? Шавсан юм дотор яаж төгжрөлгүй очих юм? Эсвэл аслагдмал одоо нэг уулан дээр байгаа нэг хүнд тий төлөө автобус явахгүй, дэлгүүр ажиллахгүй. Тэрний төлөө одоо нөгөө том авар хэмжээтэй дрон эсэх хоёр чинь хоёр өөр бодлогоор явчихж байгаа. Дрон эсэх гэдэг ганцхан үг биш. Дрон хаашаа очиж байгаа. Их чадлын өндөр юм авдаг, вертолет хаятай, нислэг зэрэг хаятай том юм нэг том уул руу явах гэдэг юм уу? Айгу хол газар явах гэдэг юм уу? Тэ? Хөвсгөлийн цаад ирэх төрөх гэдэг юм уу? Эсвэл ерөөсөө энэ километрийн цаадалт яаж яагаад бүглэрэхгүй нэг дугуйтай скутертэй хүүхд гүйлэх гэдэг юм уу? Эсвэл хөлөөрөө гүөх гэж байгаа юм уу гэдэг бодол нь хоёр ондоо. Бүр бодлогын хувьд ондоо гарч байгаа. Тэгээ long distance буюу last mile гэдэг. За тэгвэл энийг одоо хэдүүлээ нөгөө Монгол дээр буулгаад ярих юм бол Монголын хувьд яг ирлийц болчиход байгаа байхгүй. За би сая чамайг асуухад яг Америкийг бодож илаа л да. Америк яг Монголтой адилхан. Шавсан газараа шавсан, тархамал газараа тархамал, хөдөө бол хөдөө, хот бол хот. Адилхан нэлээд том дэлгэмэл одоо газар юу лээ ахтар том талбайтай тий. Тэгэхээр Монгол бас яг тэрнтэй адилхан. Аль аль нь хөгжсөн ч маа тохиромжгүй биш болчиход байгаа байхгүй. Өмнөх бид хоёр ингээд жишээлбэл улсуудтай өөрсдөө гэж ишгэлэр Вьетнам хичнээн хөгжлөө. Тэгээ Вьетнамд өөрөө хөгжлөх манайх цагаан бод орох юм уу гэдэг нэг юм жишээ аваад байсан бол одоо саяны энэ нөгөө чиний асуулт дээр дроныг ингээд хийя гэдэг технологич нь Монголд айгүй боломжтой байхгүй. Хэрвээ биднээс Монголдо жишээ хийж байгаад пайлот хувьд гаргаж ирж байгаад окей болчих юм бол Америкт шууд аваачиж бизнес болж чадна гэдэг бас сайн талаас нь харж болно гэсэн үг. Тийм байна. За Оросд бас ялгаагүй. Орос ч бас тийм шүү дээ нөгөө бас хол газар байгаад байдаг. Тэгснээр сум сүрэн байна уу байгаад байдаг тий. Хятад бас адилхан гэдэг ч юм уу тий. Бид энэ том гүрнүүд рүү нэг гоё юм хийчихэд болно. Одоо тэр Тино гэдэг нэг таксины ап гарцсан байна шүү дээ.
Гэхдээ эндээ болчиход тэнд болчих чинь гэсэн үг утгатай байхгүй юу? Тийм шүү дээ. Өөрийг хийгээд байх сэтгэхэд байх албагүй. Зүгээр л энэ дээр пайлотоо явуулаад болж ивэл тэр технологи нөгөө данс маснд буруу явчихгүй бол тиймэрхүү юмаа туршаал тэгэл шууд явуулчих юм болохгүй байгаа юм гэж. За тэгэхээр дээр нь манайх болохоор хотын асуудлыг шийдэхээс лүтэйгээр саяны long distance буюу алслагдмал юм шийдэж сурчих юм бол тэр байтугай одоо 2 том гүрэнтэйгээ нөгөө 2 том гүрнийг холбогч ийм логистик юм хийж болно. Бид дрон зүгээр ингээ ярьсан шүү. Яг дроны талаар ярьж байгаас түрүүийг харахад бид бас логистик юм хийж болоод байгаа байхгүй юу? Логистик. За тэг яаж бодсон гэсэн Оросоос Америк руу, Оросоос Хятад руу одоо нөгөө газрын тоснд гарна уу, юу н гарна уу те нэг бараа мараа гарна уу? Тэгээ чин саяны нөгөө гой агуулах. Тэгээ замд нь нөгөө Орос зайрмагчид Хятад руу гарах байлаа гэхэд тас өлдөөчихгүй юу хайлуулчихгүй явдаг те. Энэ юм хийчих юм бол хийгээд чадчихвал бидэд эндээс 2.8-ийнх нь голоос одоо нөгөө фи аваад үлээ шимтгэл аваад сууж болохоор яаж байгаа байхгүй. Тэгэхээр логистикийн бизнес ялангуяа Монголд бол хотоо бити хараарай, хідэн төгжрэг бити хараарай те. Энэ том аслагдсан бол энэ гоё лендлок гэдэг жаад байгаа шүү дээ. Манайх өөрсдийгөө. Гэсэн чи үгүй энэ хоёрын зах зээл чинь манайх өөр локт хийсэн wall байж шүү дээ. Тийм ээ. Энэ wall ямар нэгэн байдлаар яваа тэр хэл гайл нэг хідэн пермишн тавьдаг юм байгаа зү те. А гэхдээ яг бодит байдал нь бизнесүүд хөгжих гээд байгаа тэр улсын хідэнд гайлын хууль татвар матвар нь биш шүү. Цагаатлах юм бол Монгол руу оруулаад тээвэрсэн нь зардлын хувьд одоо ингэж явж байгаа нь бүр ингээ Монголын хэлийг тойруулж авцснаас хэцүү байгаад байгаа учраас логистикийн хувьд хэцүү байгаад байгаа болохоор Монголоор Оросоор нефть явахгүй байна. Бага яваад байна. Тэ? Ашиг сонирхол нь тэнд байгаад байна. Төрүүд нь яваад байна. Гэтэл Монголоос шууд ингэдэг айгүй гоё транзит зам гэдэг юм уу, төмөр зам гэдэг юм уу, зам бүр идеалаар явъя ийм гоё конвейер байлаа гэж бодъё л да. Тавилаа ямар нэгэн улс төрийн юм байхгүй, дамд нь хөлтчихгүй шууд очдөг юм конвейер байлаа гэж бодоход бизнесүүд энийг ч хийх байхгүй юу? Ганцхан Орос хат хоёр биш шүү дээ. Энэ хоёроор дамжаад 3 нефть явж байгаа бизнесүүд хөгжиж болно. За тэгэхээр Монгол бол юу гэвэл энэ гоё том орн болвол ганцхан бараа материалын дата төв биш юм байна. Гоё биш юу лээ? Логистикийн төв биш юм байна. Дата төв байж болж байгаа юм. Мэдээллийн урсгалын дата төв байж болж байгаа юм. Мэдээлэл алдагддаг. Тэгэхээр энэ логистикийн сэдвийг таад маань нэлээд судлаарай. Ингэж бүр өдөөх гэж тавилаа тий. Яагаад одоо энэ логистик харахад нэг айгүй удаан ч гэсэн далаагаар тээвэрлэгдээд байдیں۔ Тэрний цаана нөгөө эдийн засгийн юм байгаад байгаа маа. Усан онгоцны дуртайтай биш ээ. Эсвэл усан онгоц гэдэг технологи гарч ирснээрээ биднээс энэ технологийн ашиглыг далаагаар яваад байгаа юм биш юм шүү. Хамгийн цаана нь нөгөө бизнес буюу нөгөө эдийн засгийн хөшүүрэгч нь тэр тохирсон логистикийн тохирсон технологи авч ашиглах нь дээр тэрийгэ дагаад ургаж байгаа нөгөө нэмэлт гарч ирсэн дагавар ирсэн зовлонгоо хөгжүүлэх гэж технологи хөгжөөд байгаа маа. Энийг чинь инновац гэдэг байгаа маа. Тэгэхээр дэлхийд одоо энэ яг түүх юм байна. Тогтцсон биш байна. Тийм ээ. Бид одоо шинэ цамц хийх гэдэг юм бол одоо бас хэцүү болчихжээ. Тийм. Одоо шинэ гар утас хийж Apple-тай өрсөлдөн гэдэг бол гайхшир төрүүлэхэргүй болчихжээ, тийм. Тэгэхээр одоо энэ хийцэн байгаа юмыг хэрхэн дамжуулах юм? Зах зээл рүү хэрхэн дамжуулах юм? Энийг уйдаг бодсон чи гарч ирээдвэл миний уух магадлал уйдаа гэж бодоод дэлгүүр гараад мөнгө төлөх магадлалаас хамаагүй өндөр байхгүй юу? Тийм ээ. Тэгэхээр энэ бизнесийг монголчууд маань сэтгээчээ гэж ингэж бодож байгаа. Тэгээд Монголд бол энэ транзит энэ хабын системийг бол цахим байна уу? Цахим дэлгүүр электрон интернетийн дэлгүүр интернет худалдаа гэдэг нь зөвхөн бараа заах тухай биш шүү. Эн чинь цаана цахимжсан хийсвэр зүйлс аппликейшн одоо юу гэдгийг те юу ч зарж болох нэ. Энэ болгонд чинь энэ интернет бизнес гэдэг чинь орж байгаа шүү л гэж. За ивент итгэжээ танилцуулъя. За ханаа томооны үед илэрх шинж тэмдгийг богино хугацаанд намдаагч Terraflow өнөөдрийн дугаарыг ивент итгэж байгаа. За толгой өвдөх, хоолой өвдөх, нус гоожих, халуурах, найтах гэх зэрэг одоо яг ханаад дөнгөж хурж байгаа нэг үе байдаг штэ. Яг за би яг маргааш ханаад хүрэхэндээ гэдэг. Яг энэ үедээ Terraflow уучаар зүрсэн намдаачдаг юм бэл. Тэгэхгүй за маргаашийг харъя, нөгөөдрийг харъя, юу болох нь намдчих юм бэл үү гэдээ яваад хахаар бүр улам хүндрээд бүр Terraflow угаад ч намдахааргүй юм уу рүүгээ бас орчдөг юм гинэ. Тэрнээс өмнө л Terraflow уучих юм бэл. За тэгвэл яг би арзаагаад гарч чадахгүй байгаа юм штэ минсан. Тэнгүүт hpoint.mn гэдэг вебсайт руу ороод тэгэд захиалаад үнэгүй хөргүүлээд авах боломжтой юм бэл.
одоо нэг бит хоёр ярьж байгаас интернет худалдаа уялдаж байгаа. Ийм үйлчлэгийг манайд H point-ийн минийхэн бас нэвтрүүлж байгаа юм байна. Яг үнэ энэ чи эмийн сан бол хамгийн түрүүнд орох хэрэгтэй гэж би бодсон байхгүй. Өвдөө твтж байгаа юм чи эмийн сан гарна гэдэг чи хэцүү шүү дээ. Тийм. Тэнгүүд чи интернет худалдаа хамгийн түрүүнд мөнгө өмнөх гээд байгаа ч биш. Өөр бас нэг айгүй хэрэгцээ гарч штэ. Бараа өөр төр чи ирэх гэдэг. Хэрэгцээний нэг бас тайлбар явж байна тийм ээ. Эрүүл мэндийн үе чинь тийм. Тэгээ хурдан ирэх хэвээр. Хурдан ирэх хэвээр. Тэгээ H point чинь баг шууд ороос орж ирж байна уу яа чинь. Төвөөс аваад хөргөддөг юм болов. Магадгүй төвөөс аваад хөргөдөг байж магадгүй. За чи сайн нөхцөл хэллээ шүү дээ. Яг одоо нэг хамар шуугтнаа эхлэнгүүт нь урах хэвээр болохоос биш маргааш нөгөөдөр 3 хоногийн дараа ухсгүй гэж шүү дээ. Гэтэл трафлуга захиалсан чи 3 хоногийн дараа би онлайн хэдийн мэдээд байгаа ярнаа трафлуга захиалсан чи 3 юм уу 7 хоногийн дараа ирж ивэл утгагүй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ захим худалдааны хамгийн хурдан хүргэлтийн бизнес ч өөр айгүй хурдан байх хэвээр. Хурдан өөр айгүй чухал юм аа. Нэг тийм. Хүсэгтэл гарч ирж ивэл одоо идеал байхгүй юу? Яг үнэ тийм. За H point-аас гадна мэдээж бүх эмийн сангуудаар худалдаалж байгаа. За ханаад одоо яг хавар болж байна. Өнөөдөр гадаа бол маш салхитай хүүтэн байна. Дотор өмдө тайлаа шидсэн чинь өгөн цагаансаар болоод хавар болон дулаарна гэж судлаа ярьсан байлээ гэж. За тэгэхээр ханаад битгий хүрээрээ ханаад хүрх гэдэг л тэрфлээ авч байгаарай. За баярлалаа. За баярлалаа. За ингээд нэвтрүүлэг маань ер нь өндөрлж байна. Энэ дээр хоёр гол юмудаа хэлээд ячаа. За ийм логистикийн бизнес хөгжих нь Монголын нөгөө үндсэн бид хэд ч мал аж ахуй орн штэ. Ноос ноолуурын орн штэ. Сүү цагаан эдэний органик хүнс штэ. Тэ? Одоо ганцхан мал аж ахуй гэхлээр тэгэхээр газар тариалангийн ямар ч одоо олон зуун жил тарьдсан бүр үржил шимгүй юмд бордоогоор биш бараг л ургадаг ийм гой органик ийм юм штэ гэдэг. Энэ бүгд чинь гарч чадахгүй байгаа. Дэлхийн бүтээгдэхүүн болж чадахгүй байгаагийн нэг хэлбэр нь айгүй сайхан төмс ургалаа аваад хадгалаад нэг нөхөр тэнд бартертай гадаа хүүтэн чуудаад нь авч явал хятадын хэлтэр очиход тэр гоё юм чинь биш болчихж байгаа байхгүй. Тий. Тэгэхээр логистикийн бизнесийг Монголд хөгжүүлээч гэж уриалаад байгаа. Энүүгээрээ те хоёлаа. Хоёрдугаар нь болохоор зах зээл одоо өөр нүдээр харж байгаа. Бид бол сайд гаргаж байгаа өөрсдийнхээ боломжийг гаргахад чинь логистикгүй бол гарахгүй гэдэг талаас ярьлаа. Хоёрдугаарт нь болохоор зах зээл хаана байдаг талаас ярив. Зах зээл худалдаа авч ирэх байх тусмал сайн шүү дээ, тий. Манайх 3.5 сая. Энд хэдэн тэр бомб хүн, нөгөө талд бас хэдэн зуун сая хүн хоорондоо юм худалдах гад ахад томоор нарах юм бол нэг нь хоригдлагч, нэг нь үйлдвэрлэгч, дунд нь логистик байдаг юм бол агуулгах зам нь байд юм бол Орос хятад хоёрын чинь голд нь манайх логистик юм шүү. Монгол улс логистик юм шүү. Логистикийг хийгээд иж болох юм шүү энэ том бизнесийн гэдэг энэ санааг ярьлаа тий. Тэгэхээр улс оронд томууд нь болохоор тэр юугаа саяны энэ асуудлаа бодоод аль цэг дээр нэг дамжин өнгөрөхтөн дээр агуулгуудаа байрдیں۔ Транзитууд нь хаагуур яаж явдгийг гэдэг улс нь бас эрх мэрэгчт нь бодно үз. Залуучууд маань тэрийг шийдэн гэж хүлээхгүйгээр одоо над нэгэнт интернет рүү орчлоо штэ. Интернетийн орчиндөө та хэд маань гэртээ сууж байгаа ч болтгой логистикийн шийдлийг олж болно штэ. Яагаад одоогийн бомбд энэ замын үед юу гэдэг бомтууд байх хэвээр юм. Өшөө ямар бомтууд байж ивэл хамгийн зөв орж ирэх юм. Тийм ээ. Гэдгийг чинь одоо бол томьёолоод болчлоо. Зарим нэг уулгүйгээ давааг нааш цааш нь болгох боломжтой болчлоо. Тийм ээ. Гэдэг дээр ингээд энэ болгыг хүртэл бодох нь ерөөсө гэртээ сууж байгаад хийж болох ажил болцсон байх шүү л гэж хэлээд одоо бити хол байна гэж хараарай л гэж уриалаад басгая да. Харин тийм батах таны яг хэлээд байгаа тэр мессеж үчээг гоё. Хол биш ээ. Энд яг хажуучин байгаа шүү. Одоо ч хийж болно шүү. Тийм. Одоо тэр улсуудын жишээ байна. За өнөөдрийн жишээ байна. Хотл юм шиг санагдаад байгаа авчиг. Чи яг ингээд судлаад үзэх юм бол үнэхээр юм боломжтой юмнууд байгаад байгаа байна. Тийм. Ерөөсө дэлхийг зах зээл гэж хараал гэдэг байгаа шүү дээ. Дэлхийн зах зээл. Тэгэхээр аяанда нөгөө Google Map дээр хэдүүлээд өгдөг шүү дээ. Хайчхуу гэхлээр destination оруулчингууд өөрөө замбаг гадарч байгаа шүү дээ, тий. Бараг одоо би тэндээс ийшээ худалдаа хямраа гэхэд онгоцоор тавиулчих гэдэг чинь бараг чаачаа бид хэлээд өгнө шүү. Тийм ээ. Тэгээд тийм имийг одоо хооронд гой холбоод энэ олон мэдээллүүдийг холбоод нэг интерацэгтэл тэр чин дараагийн төвшөнд хөгжиж байгаа байхгүй да гэдэг. Тий. За баярлалаа. За баярлалаа. За өнөөдрийн дугаарыг маань ханиадны шинж тэмдгийн намдагч Teraflow болон ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS бэнтгэлээ. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн одон дөрсөөр болон NTV телевизээр мөн 83.3 107 телефоны одон радиогоор хүрсэн. За батайхаа баярлалаа. Дараагийн дугаард уулзъя.
Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.